Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд зарим мэдээллийн хураангуйг хүргэе. Эрчим хүчний салбарын цахим шилжилт ухаалаг хэрэглээний арга хэмжээг зохион байгууллаа. Сөрөг хүчин ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Хорихоос өөр төрлийн яалтай иргэдэд сургалт зохион байгуулж, хяналтын ажиллагаа явууллаа. Путин Зеленскийн санал татгалзаж, Украин Санкт-Петербург хотод ахин дроны цохилт өгчээ. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний умард Солонгост хийх 2 өдрийн айшлал эхэллээ. Филиппин 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ, хяналт, удирдлагын систем, хэрэглэгчийн цахим үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх дэвшилтэй техник технологиг хэрэглэгч олон нийтэд танилцуулж, мэдээлэл өгөх, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Ерөнхий сайд учрал эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ удирдлагт оролцлоо. Удирдлагыг нээж хэлсэн үгэндээ тэрээр өнгөрсөн 2 сарын хугацаанд эрчим хүчний яам манлайлал үзүүлж ажилласны хүчинд олон хүнд сурталыг арилгаж чадлаа. Эрчим хүч тэргүүлэгч салбар, эрчим хүчийг зөвхөн их усүр, хүчин чадлаар нь биш, ухаалаг хэрэглээ, дижитал удирдлага, хэрэглээний соёлоор хэмжих цаг эхэлж байна. Иргэд цахилгаан дулааны хэрэглээгээ гар утснаас хяндаг технологи руу хамтдаа орж, цаашид өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болно. Энэ аппликейшнд айл бүр хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Айл өрх аж ахуйн нэгжүүдийн нарны болон салхины эрчим хүчийг шүлжээнд үр ашигтай нэвтрүүлэх, импортын эрчим хүчнээс хараат байдлыг багасгаж, зардал хэмнэж, эдийн засгийн үр ашиг сайжирна гэж үзэж байна гэлээ. Өөрийнхөө хэрэглээг ухаатгаар удирдаад эхлэе. Ингээд эхлүүл айлууч хэмнэлт үүснэ. Тэгээ одоо яриад байна шүү дээ. Нарны панел батарей тавиад илүү гарснаа. Төвийн шугамд дийлүүлээд бас нэг орлоготой болъё гэдэг чинь хуримтлалт үүсгэснээрээ илүү гарсныгаа одоо төвийн шугамд дийлүүлээд орлого олох болцоо бүрдэх байхгүй. Засгийн газар дээр бол эрчим хүчний салбарын цалин өсөйг бол үе шатгаар нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлэхийн завсар энэ ухаалаг хэрэглээ параллельны явна. Дээрээс нь олон их үүсвэрүүдийг нэмнэ. Нарны панел, батарей, ураагур гэдэг шиг олон их үүсвэрийг нэмнэ. Тэгээ хэрэглээгээ хянана. Ингэж давхар явж хаана хариуцлага бий болгож ийж энд ажиллаж байгаа хүмүүс цалин өснө өндөр иргэдэж гисэн хэрэглээндээ сэтгэл ханамжтай шудраг ийм тогтолцоор явна л гэж зорж байгаа. Тэгэхээр ер нь иргэдэд хэлэх нэг өнөө маргааш эрчим хүчний салбарыг тэд дахин цалин одоо үн хөлс нэмээд явах юм бодлогыг огт барихгүй. Бид бэлэн байдлыг хангаж байна. Дээрээс нь тодорхой одоо салбаруудад бол мэдээж үе шаттай цахилгаан дуулаад байна. Энэ ачааг иргэдэд өөрүүлэхгүй байг талд засгийн газар үргэлж ажиллана гэдгийг бас хэлье. Өдөрлөгт инженер мэрэгжилтнүүд хөрөнгө оруулагч, иргэд бүтээлч санаачлага, оновчтой шийдэл, шин технологи танилцууллаа. Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны 12 дугаар сарын 1-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй үндэсний компаниуд аж ахуйн нэгжүүдэд дэмжих хүрээнд засгийн газар анх удаа сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулж зарласан. Энэ хүрээнд 7 дугаар сарын 1-ээс өмнө энэ ажлыг эхлүүлнэ гэлээ. Энэ ухаалаг тоолдуур цахим системийг танилцуулах, за мөн дархмал их усүрийг сүлжээнд тоолох, за буцаагаад нөгөө төлбөрийн буцааж яаж авах зэрэг энэтэй цог шийдлүүдийг өнөөдөр танилцуулна. За дээр нь дархмал их усүр буюу сэргээгдэх эрчим хүчний тономд төхөөрөмж борлуулдаг, за эрчим хүчний хүр ашигтай тономд төхөөрөмж борлуулдаг ийм аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаагаар онцлог байгаа. Тэгэхээр иргэд энэ өдөрлөгт оролцсноороо бол сэргээгдэх эрчим хүчний цог шийдэл, за мөн цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үйлчилгээний баргаан хэмжээнд талаар мэдээлэл аваад эрчим хүчний салбарын цахим шилжилт ямар төвшөнд явна, өнөөдөр одоо хэрэглэгч ямар оролцоотой байгаа гэдэг талаар эндээс мэдээлэл авах юм арга хэмжээ болж байна гэсэн үг. Энэхүү эрчим хүчний салбарын цахим шилжилт ухаалаг хэрэглээг хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэлснээр хэрэглэгчдийн хэрэглээг дижитал хэлбэрээр хянах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэмнэлтийн шин соёлыг бий болгох нөхцөл бүрдэж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнд сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлж, үндэсний компаниудыг дэмжин, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа нь салбарын шинжилэл бодит ажил хэрэг болж байгааг харуулж байна.
Улсын хурлд гарчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж хүний амь эрсдсэн хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох шаардлага биелээгүй гэж үзэн ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдлээ. Улсын хурлд гарсан намын бүлгийн мэдээллийн үеэр бүлгийн дарга цогтгөрл Батлан хамгаалах салбарт гарсан харамсалтай үйл явдалтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг удаа дараа тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр хүний амь ирсэн ноцтой асуудал гарсан байхад төрийн зүгээс бодит хариуцлагын асуудлыг сөхөхгүй байгаа нь буруу жишг тогтоож болзошгүй бөгөөд Батлан хамгаалахын сайд батлуутыг огцруулах асуудалд ерөнхий сайд байр суурь илэрхийлэх ёстой гэж үзэж байгаагаа онцоллоо. Мөн дэрбээр уг шаардлагад хариу өгөөгүй тохиолдолд ерөнхий сайдыг огцруулах асуудлаар улсын хурлын гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажиллагааг эхлүүлэх боломжтой талаар мэдэгдсэн юм. Ер нь үйл ажиллагаа тогтвортой авч яв гээд ард иргэдийн зүгээс 24 оны улсын хурлын сонгуульд нэг улс төрийн хүчинд олонхын суудлыг өгч гисэн. Зөвхөн энэ асуудал чинь өнөөдөр яригдах асуудал биш. Бид нар өмнө нь салбарын сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьж эхлэхдээ энэ асуудлыг бид нар тухайн үед энэ асуултыг давхар тавьж тэгж. За хариулт ирэхгүй болвол дараагийн шат яах вэ? За өргөн барьлаа. Өргөн бариад цэцгийн шийдвэрийн тэртэй холбоотойгоор бид нар бас зүгээр улс төрийн нэг юм акц төдий зүйл биш. Өргөн бариул үр дүнд хүрэх ёстой. 64 гишүүн гарын үсэг зурх ёстой. Шаардлагатай болвол ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихтай зөвхөн ардсан намын бүлгийн гишүүдийн хүрээнд биш 32 гарын үсгийн хүрээнд биш энэ гарын үсгийг 64 хүрэх ёстой шаардлагатай нөхцөл байдал ч одоо үүсэхгүй. Харин улсын хурлын гишүүн жаргалан засгийн газрын өргөн мэдүүлсэн эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар байр суурь илэрхийлж, хууль эрх зүйн орчинд эдийн засгийн эрх чөлөөний зарчим хангалттай хэрэгжихгүй байгаа нь улс төрийн шудраг ус байдалтай холбоотой гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр үндсэн хууль заасан эдийн засгийн эрх чөлөөний суурь зарчмууд бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа бөгөөд бизнес эрхлэгчид төрийн дарамт хүн зуртал, шудраг ус өрсөлдөөний орчинтой тулгарсаар байгааг шүүмжилсэн юм. Сүүлийн үед Монголын нийгэмд бий болоод байгаа алдаа завхарлууд улс төр эдийн засгийн орчинд байгаа шудраг бус үйл явдлууд бол одоо энэ ардчилсан үндсэн хуульд заасан эдийн засгийн эрх чөлөө эрс хумигцсантай холбоотой гэж үзэж эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Энэ улс төрийн орчинд төдийгүй эдийн засгийн орчинд байгаа шудраг бус үйл явдалтай тэмцэж улмаар ардчилсан үндсэн хуульд заасан хүний эрх чөлөөтэй холбоотой хүний эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой гол заалтуудыг бол амьдуулах юм зорилтыг бол дэвшүүлж байна. Ийхүү сөрөг хүчний зүгээс нэг талд төрийн албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг, нөгөө талд эдийн засгийн эрх чөлөө, шудраг өрсөлдөөний орчныг зэрэг хөндөж, эрх баригчдын үйл ажиллагаанд илүү тодорхой хариуцлага шаардсан байр суурь илэрхийллээ. Хүний амь эрсдсэн хэрэгтэй холбоотой улс төрийн хариуцлагын асуудал болон эдийн засгийн эрх чөлөөний хэрэгжилтийн талаар шүүмжлүүд энэ 7 хоногт сөрөг хүчний гол байр суурийг нэг болж байна. Ардсан намын зүгээс хариуцлагын тогтолцоо сул байгаа төрд итгэх олон нийтийн итгэл сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, эрх баригчдаас тодорхой шийдвэр, бодит хариуцлага шаардж байгаагаа мэдэгдлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянголд өргөдөх хорхоос өөр төрлийн ял идэлүүлэх алба хяналтад байдаг иргэдэг хамруулан нөлөөллийн сургаалт хяналтын цогц ажиллагаа зохион байгуулж дахин гэмт хэрэг үйлдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Тус арга хэмжээг нийслэлийн прокурорын газар болон Баянголд дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтөд хамтран зохион байгуулсан байна. Арга хэмжээнд хорхоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон шүүхээс албадлагын арга хэмжээ авсан иргэд хамрагджээ. Ажиллагааны өрөөнд оролцогчид хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэний үүрэг хариуцлага, нийгэмшил, зан үйлийн эерэг өөрчлөлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч зөвлөгөө хүргэсэн байна. Мөн ял шийтгүүлсэн иргэдийн дахин гэмт хэрэг үйлдэх эрсдлийг бууруулах, тэднийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ хяналтын ажиллагааны хүрээнд шүүхээс албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд байгаа иргэдээс мансууруулах юм. Сэтгцэн нөлөөт бодис хэрэгэлсэн эсхийг тогтоох тусгай сорилт шинжилгээ авч ажилласан байна. Ингэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль зөрчих хэрэгслийг бууруулах, болзошгүй зөрчил дутагдлыг эрт илрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Албаныхны мэдээлснээр хорхоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдтэй ажиллахдаа зөвхөн хяналт шалгалт хийхээс гадна тэдний зан төлөв, хандлагад эерэг өөрчлөлт бий болгох, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, гэр бүл, нийгмийн харилцаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна. Энэ нь ял эдэлж буй иргэдийг нийгэмд амжилттай дасан зохицоод чухал ач холбогдолтой гэж үздэг юм. Мөн прокурорын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хяналтад байгаа иргэдийн нөхцөл байдал тогтмол үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд
хорхоос өөр төрлийн ял албалагын арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгүй болгох, иргэдийг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд энэ төрлийн сургалт хяналтын нэгдсэн ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ дахин гэмтэрэг үйлдэх хэрэгслийг бууруулахад чиглэж байгааг холбогдох байгууллагууд дахин онцолж байна. Хорхоос өөр төрлийн ял эдэлж буй болон албалагын арга хэмжээ авагдсан иргэдийг хамруулсан сургалт хяналтын энэхүү ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дахин гэмтэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх иргэдийн нийгэмшлийг дэмжиж чиглэсэн бөгөөд цаашид ийм төрлийн хамтарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-г энэ оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бүрүдэг хурлын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Албаныхны мэдээснээр COP17 хурлын хүрээнд хийгдэж буй цахилгаан, ус хангамж, ариутгах татварга, шилэн кабелийн холболтын ажил бүрэн дууссан байна. Харин автозам зогсоолын бүтээн байгуулалтын ажил 80% гүйцэтгэлтэй үргэлжиж байгаа бөгөөд баруун талын зогсоолын өнгөн хүчилтийн ажлыг хийж байгаа юм. Мөн дугуйн замын ажлын гүйцэтгэл 98% төрж, гадна төгчлөлтийн хүрээнд 100 гаруй модыг шилжүүлэн суулгаж 9 төрлийн 4500 орчим мод бут цөөх тарьж байна. Хурлын үйл ажиллагаанд ашиглах 12 төр байгууламжийн гадна барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд Франц улсын GL Events Live компани үндсэн гүйцэтгэгчээр, Монголын NBIK болон Lyric Group компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Эдгээр байгууламжид талуудын баг хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын уулзалт, өндөр түвшний хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн төв, үзэсгэлэн болон үйлчлэгээний эсвүүдийг барилуулах юм. COP17 дэлхийн хэмжээнд газрын дороотлол, цөлжилт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд тасан зохицох бодлого, шийдлүүдийг хэлэлцдэг томоохон форум юм. Энэ удаагийн баг хурд дэлхийн 196 орны 8-аас 10 мянган төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон хувийн хвшлийн төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос засгийн газар болон гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамд хүргүүлсэн шаардлагын дагуу талууд уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцлоо. Уулзалтад гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүний өвчлийн ерөнхий газрын төлөөлөл болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын үеэр хүний эрхийг дээдлэх, төрийн үйлчлэгийн тэгш хамруулах зарчмын хүрээнд хэд хэдэн чухал ажлыг эхлүүлснийг танилцуулжээ. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дохионы хэлний хэрэглээг дэмжих зорилгоор Монголын дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд үзэл баримтлалыг нь хууль зүйн дотоод хэргийн яамд хүргүүлээд байна. Уг хууль батлагснаар дохионы монгол хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн төрийн үйлчлэг авах үед дохионы хэлний хэлмэрчийн үйлчлэгээ үзүүлэх санхүүжилтийг 2027 оны улсын төсөлд тусгах чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Үүнээс гадна телевизийн нэвтрүүлгийг дохионы хэл болон хадмал тайлбарт хүргэх стандартыг нэвтрүүлэх, IPTV системд олон улсын зөвлөмжөд нийцсэн технологийн шийдэл ашиглах ажлыг эхлүүлсэн байна. Албаныхан сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэдээллийн хүртээмж, жолооны үнэлгээтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдгдлээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Номин Дархан Улаан аймагт байрлах үндэсний дата төвийн нөөц төвийн үйл ажиллагаатай танилцж, тус төвийн хүчин чадлыг өргөдгөх болон шинэ технологийн орчин бүрдүүлэх ажлын талаар мэдээлэл авлаа. Үндэсний дата төвийн нөөц төв нь төрийн мэдээллийн системүүдийн нөөцлөлтөд хариуцдаг бөгөөд аливаа гамшиг осол, техникийн саадал гарсан үед төрийн мэдээллийн системүүдийн хэвийн ажиллагааг сэргээх үндсэн үүрэгтэй стратеги ач холбогдол бүхий байгууламж юм. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас дэлхийн банкны санхүүжилтэд хэрэгжүүлж буй ухаалаг засаг 2 төслийн хүрээнд тус төвийн дэд үтсийг шинжилгээр төлөвлөжээ. Тодорхойлбол нөөц төвийн Б өрөөг бүрэн тоногдож, өндөр хүчин чадалтай GPU сервер байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сервер ашиглалтад орсноор төрийн байгууллага, ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон гарааны технологи компаниуд хиймэл оюун, машин сургалт, их хөгжлийн боловсруулалтын чиглэлээр бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэх турших боломжтой болно. Мөн шинэ програм технологиг бодит мэдээллийн системд эрсдэл үүсэхгүйгээр аюулгүй орчинд турших боломж бүрдэх юм. Албаныхны үзэж байгаагаар энэхүү төсөл зөвхөн мэдээллийн аюулгүй байдал, гамшигын үеийн нөхөн сэргээх чадварыг нэмэгдүүлэхээс гадна Монгол улсад хиймэл оюун, өвөглөл суурилсан инновацийн системийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох ач холбогдолтой гэж үзэж байна. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарал хандуулна. Шинэ 7 өдрийн мэндийг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт Украиний ерөнхийлөгч Зеленский Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд хандан илгээсэн дайныг зогсоохын тулд нүүр тулан уулзахыг тавьсан саналд Оросын албаны улсын төрийн тэргүүн татгалцсан хариу өгсөн байна.
Владимир Путин Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцож олон улсын сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ Зеленскийтэй уулзаад байх утга учирыг олж харахгүй байна хэмээн татгалцсан хариу өгчээ. Путиний хувьд эхлээд гал зогсоох нь Украины талд хүчээ сэлбэх боломж олгохоос өөр давуу талгүй гэсэн байр суурийг илэрхийлж инхий хэлэлцээ хийсний дараа гал зогсоно гэдэг санаагаа дахин дэвшүүлэхийн зэрэгцээ Зеленскийг захидалдаа Путинийг 26 жил засгийн эрх барьсан, нас нь явсан гэх зэргээр өгөөдсөн өнгө аястай үгсийг ашигласан байсныг Путин бүдүүлэг хэмээн тодорхойлжээ. Тэгвэл Путинийг татгалзсан хариу өгсөний маргааш буюу өнгөрсөн бям гарагт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сүүлчийн өдөр Украины хэдэн зуун нисгэгчгүй онгоц Оросын Санкт-Петербург хотод ахин довтолсон байна. Зеленский өөрийн нийгмийн сүлжээний хуудасаар Украины дронууд Санкт-Петербург орчмын бүс нутгийг хүртэл 1000 орчим километр зайг туулж дайсны Кронштадт тэнгисийн цэргийн баазд хүрлээ хэмээн мэдээлж мөн Оросын албаны улс дахин дайныг сонголоо. Тэр зүгээр л дайныг дуусгахыг хүсэхгүй байна хэмээн нийтэлсэн бол Оросын албаны улсын Батлан хамгааллын яамны мэдээлснээр Санкт-Петербург, Крим, Азовын тэнгис, Хар тэнгисийг хамарсан Оросын 16 бүс нутгийн дээгүүр Украины 376 дроныг буудуу унагсан гэжээ. Санкт-Петербург хотын захирагч Александр Беглов оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж мөн гар утасны интернет үйлчлэгээ тасалдаж болцшгүй тухайн үед анхааруулсан байна. За хариуд нь бям гарагийн шөнө Оросын тал нийтдээ 272 дроноор Украинд давталсны 249-ийг нь унагаснаа Украины агарын засаг төвчин мэдээлжээ. Харин Украины ерөнхийлөгч Зеленский ням гарагт Их Британи, Франц, Герман улсын удирдагчдтай Лондон хотноо уулзаж талууд Украины агарын хамгаалтын систем болон алсын тусгал цохилтын чадварыг яаралтай нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд уулзалтын үеэр барууны удирдагч нар Орос Украины удирдагчдын биечлэн уулзаж хэлэлцээ их саналыг сайшаасан бөгөөд уг ярианд Америк нэгдсэн улс бол Европын орнууд идэвхтэй оролцох шаардлагатайг онцолж Владимир Путинд яаралтай гал зогсоох тохиролцоонд хүрэхийг хамтарсан мэдгдлээр уриалахын сацуу Украинд үзүүлэх цаашдын тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг их долоо болон НАТОгийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцоод байна. Дараагийн мэдээ бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний Умар Солонгос улсуудын 2 өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. За энэ нь түүний 7 жил орчмын дараагаар тус улсад хийж буй анхны айлчлалаас гадна 2026 онд хийж байгаа анхны гадаад айлчлал болж байна. За тэрээр Пхеньяны цагаар 13 цагт газардсан бөгөөд Ши Жинпинийг түүний эхнэр Пен Ли Юан, гадаад иргэн сайд Ван И, Хятадын коммунист намын төв орооны ерөнхий газрын дарга Цай Чинаар дагалдаж байна. Ши Жинпин Америкийн нэгдсэн улс болон Оросын албаны улсын төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзснаас сар хүрэхгүй хугацааны дараагаар Умар Солонгост энэхүү айлчилж байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байна. За ажиглагч шинжээч нар энэхүү айлчлалыг хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэхээс илүүтэйгээр Бээжингийн стратегийн ашиг сонирхолтой холбоотой гэж үзэж байна. Хятад улс нь Умар Солонгосын гол холбоотон боловч цар тахлаас үүдэлтэй худалдааны хязгаарлалт Умар Солонгос Оростой улам бүр нягтран ойртож Украины дайнд цэргийн эдлэгийн түншлэх болсны улмаас сүүлийн жилүүдэд Хятад Умар Солонгосын харилцаа нэлээд сулраад байгаа. Тиймээс Ши Жинпиний айлчлалыг суларсан харилцаагаа эргэн сэргээж мөн Умар Солонгос Оросын харилцааг өөрийн үүсгэсэн харилцаанаас хит давуулахгүй байх нөлөөлөл хадгалах зорилготой гэж ажиглагч нар үзэж байна. Сүүлийн мэдээг хүргэе. Өнөөдөр өглөө Филиппиний өмнөд хэсгийн Женерал Сантос хотын эрэг дагуу 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. За Женерал Сантос нь 700 мянгаар өхөө амтаа бөгөөд өмнөд бүсийн худалдааны төв болсон хот юм. Газар хөдлөлтийн улмаас эрэг дагуу 1 метрийн өндөр цунамийн давлгаа үүсч тог цахилгаан тасарч ирэх баригчдын зүгээс оршин суугчдыг өндөрлөг газар руу шилжих аль эсвэл далайн эргийн бүсээс яаралтай холдохыг зөвлөсөн байна. Одоогоор хүний амь ирсэн болон эвдрэл гэмтэл тохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. За номхон талаан бүсийн цунамийн сэрэмжлүүлгийн төвөөс Филиппиний зарим эрэгт 3 м хүртэл өндөр цунамийн давлгаа үүсч болзошгүй байгааг түүнчлэн Индонез болон Малайзийн зарим эрэгт 1 м хүртэл өндөр цунами, үүнээс арай бага хэмжээний цунамийн давлгаа Тайван, Япон, Гуам, Папуа Шинэ Гвиней зэрэг номхон талаан баруун хэсгийн зарим арлын улс орнуудад үүсэж болзошгүй байгааг анхааруулад байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.